боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнүүд дотроос одоо тэр тусмаа хүүхдүүдийн маань түгээмэл хэрэглэдэг нэг ийм хүнсний бүтээгдэхүүн гэж хэлэх юм да. Энэ бол энэ зарим гэдэг бүтээгдэхүүн байна. За зарим дээр би бас нэг ганц хоёр үгийг хэлье гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн энэ одоо миний ярьсан зүйлийг үнэн худлаа юу гэдгийг одоо гэртээ хүүхдэд зарим худалдаж авч өгдөг хүмүүс тэр дээдлийн шошгоны найрлагыг л харах хэрэгтэй. Тэгжээж энэ зүйл ямар зүйлийг би хүүхдэдээ өнөөдөр авч өгöd байна вэ гэдэг. За тэгээ хамгийн харамсалтай нь энэ маш их химийн нэмэлт орчихсон, үйлдвэрийн боловсруулалттай, маш их чихрийн агуулмжтай. За магадгүй тараас тосч агуулгдсан байх энэ одоо бүтээгдэхүүнүүдийг манайхан хүүхдүүддээ их өгöd байгаа нь үнэхээр харамсалтай нэгдүгээр. Хоёрдугаар хүүхдүүддээ авч өгж байгаа хэрнээ өөртөө тэрийг идэхгүй байгаа нь бас их сонирхолтой. Ийм одоо учрыг олоход их хэцүү тэмцэл байгаад байна л да. Гэтэ хамгийн гол нь өдөр болгон хэрэглүүлэх нь ямар вэ? Их ойрхон татамжтай хэрэглүүлэх нь ямар вэ гэдэг дээр та бүхэн өнөөдөр бас дахин хэрэгцүүлж бодох хэрэгтэй юм. За тэгээ шошгоны найрлагыг хараарай. Тэгэхээр өнөөдөр одоо шинэ бидний хүүхэд байхдаа идчихсэн тэр 1970-ад оны үеийн тэр зармиг бол тэр үед одоо ганцхан үйлдвэрлэж исэн. За тэр үед одоо сүүний үйлдвэрт ажиллаж исэн хүмүүсээс би асуухад бол одоо яг л одоо нөгөө амтны гаралтай сүгээ хийгээд дээр нь цэцгийн тосоо нэмээд ингээд одоо хөөсрүүлээд ингээд зарим үйлдвэрлэдэг бол байжээ. Харин өнөөдөр энэ үйлдвэрт одоо өнөөдөр дэлгүүрийн лагуун дээр байгаадаа зарим минутын хувьд бол өнөөдөр бол тийм сүгээр үйлдвэрлээ, дотор нь цэцгийн тос хийгээд цэцгийн тос гэдэг чинь одоо амтны гаралтай цэцгийн тос байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар дараагийн удаа бас энэ тоснуудын талаар мэдээлэл өгөх гэж бас бодчихлаа. Цэцгийн тос гэх мэт юм талаар. Тэгэхээр зэрэг яг тийм цэцгийн тос хийгээд үйлдвэрлэж байгаа ийм зарим бол их ховор болсон. Тэгэхээр та бүхэн тэр заримныхаа шашгийг харах хэрэгтэй. Одоо энэ заримны зах зээл дээр нэлээдгүй их зарим бол ургамлын тосоор үйлдвэрлэж байгаа. Ургамлын одоо нэг кофений сүү гэдэг кофений сүү ч өөрөө бас ургамлын гаралтай тос шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ тархалт энэ төр нэмэгдээд ингээд байгаа чинь энэ их ургамлын тос магадгүй тэр ургамлын тосыг боловсруулах явцад тэнд транс тос үүссэн байхыг бид нэр үүсэхгүй. Энийг бол лабораторийн нөхцөлд үзчихэж л ингээ үзнэ. За транс тосгүй байдимаа гэдэг энэ бол өөрөө ургамлын тос л ахгүй юм. Тэгэхээр бид нар энд бол сүү биш ургамлын тос идэх даа гэсэн үг таахгүй. Тэгэхээр илчлэг маш өндөртэй. За тэгээд тэр ургамлын гаралтай тосоор хийж байгаа учраас тэр сүүний амт оруулах, за сүүний өнгөтэй болгох, за тэр олон янзын одоо технологийн процессыг даван дуулахын тулд маш олон химийн нэмэлтүүдийг тийм дотор маргааш мөхөөлцсөн дотор бол нэмсэн байгаа. Тэгэхээр та бүхэн хүүхдүүдтэй зарим сонгож авч өгтөө аль болох одоо цүүгээр хийсэн. За тэгээд цэцгийн тос нэмсэн. Дээр нь аль болох химийн нэмэлт багтай цөөхөн тийм заримыг сонгож өгөх нь бол хэрэгтэй юм. Хэрвээ идүүлэх гэдэг байгаа бол за тэгээд энэ ургамлын гаралтай заримыг ч гэсэн идүүлж бол болно. Ер нь аливаа нэгэн хүнсийг огт битгий дээрээ энэ шүү. Тэгэхээр эдгээр чи хор биш учраас идүүлж бол болно шүү дээ. Хамгийн гол нь энийг хэрэглэж байгаа хэмжээг юм. Гэхдээ ер нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө бол энийг бол өдөр болгон авч өгөөд ойрхон татамжтай хэрэглүүлээд авах зүйл бол биш ээ. Энэ бол одоо бидний тэр хүүхэд байхдаа иддэг байсан заримны бүтцэн өнөөдрийн зарим хоёр бол өөр болсон байна гэдгийг одоо заримыг сонгож авч хүүхдэд идүүлээд өвөө эмээ нар аав ээж нар тэр тусмаа аауд бас анхаарах шаардлагатай гэж бол хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ ийм одоо химийн нэмэлттэй ийм зүйлүүдийг хэрэглүүлээд байна гэдэг бол нөгөө өсөж бойж байгаа дөнгөж хөл гараа олох гэж ядж байгаа нөгөө хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд л бид нэр сөрөг нөлөө үзүүлэх зүйлүүдийг л нэмэрлээд байгаа учраас энээс үлээд бид нэр тэр янз бүрийн хашил үүсэж тахыг ч гэсэн үүсэхгүй шүү дээ. Ийм учраас та бүхэн хүүхдтэй сонгож авч өгч байгаа бүтээгдэхүүн болгоныхаа хаяг шашгийг харж тийм хичнээн төрлийн химийн нэмэлт байна. Ямар будагч байдс байна. Гэх мэт энэ олон зүйлүүдийг харж ич хүүхдтэй өгөх нь бол зүй ёсны юм аа. Тийм учраас маруужин буюу зарим сонгож өгтөө эцэгчүүд минь анхаараарай.